Тийм. За би асуулт асуухаас илүү санал хэлье гэж бодлоо. Бид нар юу нэг хөдөлмөрийн үлсний доод хэмжээг яагаад нэмч вэ гэдэг нь хөдөлмөрийн үлсний доод хэмжээг яаж нэмэх вэ гэдэгт эсэргээр нийгэм бодлогын байнгын орон улсын хурал ажиллах ёстой гэж бодож байна. Өнөөдөр түрүүн бас их хамгааллын сайд хэлж байна. За одоогийн хөдөлмөрийн үлсний доод хэмжээгээр ажиллаж байгаа хүн бараг байхгүй. За хөдөлмөрийн үлсний доод хэмжээг дөрвтойхон шиг нэмэхээр ганц айдаг юм төрөөс хариуцаж хөдөлмөрийн үлсний доод хэмжээс төрөөс хариуцж байгаа хүмүүсийн цалин хөлс за дээрээс нэмээ түнтэй уйлжуул сайн дурын шимтгэл төлөгчтэй юм байд юм уу? Одоо тий төлбөрл нэмэгдчихгүй гэж бид нэр айгаад нэмж чадахгүй байгаад байдаг. Гэтэл нэг ийм зүйлээс айсаар байгаад эсэргээрээ өнөөдөр Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж байгаад байгаа учраас одоо гайгүй чадвартай боловсон хүчнээ гадаад руу алтхаас ахуулаад бидэнд асуудал бол их байна. 2023 онд бид нар хөдөлмөрийн зах зээлийн нэг томоохон судалгаа хийгээд аваад үзэхэд 2012-оос 2022 оны хооронд цалин нэмэгдсэн байдал нэрлсэн цалин $10 илэрхийлэхэд 2012 онд $410 20 цент байсан доллараар. 2022 онд 10 жилийн дараагаар $478 2 цент. Тэ 20 цент. За ингээд өөрөөр хэлбэл манай хөдөлмөрийн үлсний сарын дундад цалин ерөнхийдөө бол олигтой нэмэгдэж чадаагүй иргэдийн зүгээс өнөөдөр хөдөлмөрийн үнэлэмж муу байна гэж хэлж байгаанаас аргагүй. 2023 оны 7 сард 3 талд хөдөлмөр нийгмийн түншлэлийн хэлцээрийг 3 талд хэлцээр хийхэд тухайн үеийн хамгааллын сайд, боловсролын сайдын шугамаар оролцож исэн. Эрүүл мэндийн сайд, хэрэглэхийн сайд, за дээрээс мэд сангийн сайд, хууль зүйн дотоод хэргийн сайд гэдэг анх удаага 5 сайд оролцож одоо тухайн үед Эрдэнэт гишүүн үйлдвэрчний хэвлэлийн ерөнхийлөгч байсан. Ингээд айл талаас 5 хүний төлөөлөлтөд оролцож байсан. За тэгэхэд хамгийн их яригдчихсэн асуудал бол ерөөсөө хөдөлмөрийн үнэлэмжийн асуудал. За 1990 оноос 2005 оны хооронд 15 жилийн хугацаанд төрөлд огцон буурсан. За үүнээсээ өдөөд одоо энэ үеийнхэн бол 18-аас 35 насныхаа яг хөдөлмөрийн зах зээлд орж ирж байгаа хүмүүс бол нэг 250-аас 300 орчим мянгаар цөөрсөн, тийм ээ? Төрөлттэй уялдуулаад. Тэгэхээр төрөлт буурна гэдэг бол ийм одоо үр дагавартай байдаг. Тэгээ яг одоо бол манай ажил олгогчдын хувьд бол хамгийн том толгойн өвчин бол ерөөсөө ажиллах хүн олдохгүй гэдэг асуудал болсон. Ажиллах хүн олдохгүй. За одоо нэг 1.2 сая хүн нийгмийн дадлын шимтгэл төлж байгаа. Тэгээ түрүүний бас манай Эдвард гишүүний хэлж байгаа үнэ л дээ. Нийгмийн дадлын шимтгэл төлөгч ажилчдыг ганцхан үйлдвэрчний эвлэл хуулиараа нийгмийн дадлын үндсийн зөвлөлдөр төлөөлнө гэдэг ингээ оруулаад ирсэн. Гэтэл үйлдвэрчний эвлэл нь 200 мянган гишүүнчлээ. Одоо нийгмийн дадлын шимтгэл төлж байгаа 1.2 сая. За дээрээс нь 500 мянган хүн тэтгэр авч байна. Өмнө нь төлчөөд авч байгаа хүмүүс. Тэгэхээр 1.7 сая хүнийг одоо төлсөн болон одоо төлж байгаа хүмүүсийг үйлдвэрчний эвлэлийн 200 мянган гишүүнчлэлтэй байгууллага ганцаараа хуулиараа төлөөлнө гэдэг бол бас энэ бол учир дутагдaltaй. Тэр үл үнэн. За тодорхойлог 1 минут нэмж. Тухайд одоо манай үйлдвэрчний эвлэлийн байгууллага бүр нэлээд ууралсаар байгаа л энийг хуулийн зүйл залтанд оруулаад хамгийн харамсалтай нь өөрснөө сайн нийгмийн дадлын үндсийн зөвлөлийн гишүүнийг сонгох болоход маш хариуцлагагүй хандсан бэл. Тэгээ нэг зар тавьсан дээр нэг хүн материал ярьсан тэр хүний материалыг л ирүүллээ штэ гэсэн байдалтай барыг хандж ин л. Тэгэхээр тэр бол ер нь бол буруу. Тэгэхээр би бол ийм саналтай байна. Манай хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайдаас бас асууя гэж бодож байна. Ер нь энэ хөдөлмөрийн үлсний доод хэмжээтэй холбоотой энэ хуулийг хөдөлмөрийн тухай хуулиндаа бүр шигтгэхэд өгвөл нэгдүгээрт яасан бэ? За хоёрдугаарт ахаад дээрэс нэмээд ер нь энэ хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх талаар хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамнаас цаашид ямар арга хэмжээ авах вэ? Одоо иргэдэд бухимдаад байгаа эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд хүрэхгүй байна гэдэг үл яг үүний нэг тод жишээ. Монгол улс эдийн засгийн өсөд байдаг. Яг нөгөөх нь цалин болж иргэдээр амьдрал одоо цалин бууж байгаа нь бол харьцангуй бага байгаад байна. Тэгэхээр энэ талаар хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамнаас цаашид ямар арга хэмжээ авах вэ? За хамгааллын сайд хариулна. За манай ариун заяа сайд болгон туяа сайдууд маань мэргэжлийн сайдууд учраас одоо асуудлын шийдлүүд л дандаа ярьж байгаа. Сая бол одоо бид нар энэ танхимд хөдөлмөрийн үлсний доод хэмжээ яагаад нэмэгдүүлсэн бэ гэж хэлцэн суухаас илүү хөдөлмөрийн үлсний доод хэмжээг яаж нэмэгдүүлэх вэ гэж ярилцсан бол илүү их тийм үнцэнтэй цаг хугацаа байна гэдэг бол маш том зөв үнцэг. За тэгэхээр мэдээж одоо би бас түрүүн хэлсэн энэ Монгол улсад дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа бодит цалингийн зардал яг манайтай адилхан эдийн засгийн өсөлт одоо нэг 4-6% явж байгаа улс орнуудын хувьд бол их бага юм бэл. Сая болгон туяа сайд маань бас жишээ татжилж шээ. Доллараар илэрхийлэхээр ерөөс цалин нэмэгдэг байхгүй.
Үндсэндээ сүүлийн 10 жилд доллараар цалин нэмэгдэв. Доллар руу шилжүүлэхээр. Тэгэхээр ингээд мэдээж энэ макро эдийн засгийн том үзүүлэлтүүд гарч ирнэ. Цаашдаа бид нар Монгол хүний энэ бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлүүд бид нар анхаарах хэрэгтэй юм байна гэж би харж байгаа. Тэр утгаараа одоо энэ засгийн газрын мөрөө хөтөлбөрт энэ бүтээмжийн үндэсний хувьсгалыг одоо нэвтрүүлье гэж их том за яг сүржин нэртэй байж магадгүй гэхдээ ямар ч байсан хөтөлбөр бол туссан. Одоо сая бид нар Азийн бүтээмжийн байгууллагатай хамтарч Монгол улсад анх удаа энэ Монгол хүний бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлүүд нэлээд том үндэсний хэлэлцүүлгүүдийг хийлээ. За удахгүй одоо ингээд Монгол улсын бүтээмжийн мастер төлөвлөгөө болгонд сайд гаргах гэж байна. Яг юутай хамтарч. Тэгээд ингээд цаашдаа ер нь хамгийн бүтээмж муутай байгаа хөдөө аж ахуйн салбар. Өнөөдөр хөдөө аж ахуйн салбарт цалин яагаад бага байна вэ гэхээр бүтээмж муутай байгаад байгаа. Өнөөдөр уул уурхайн салбарт одоо банк санхүү мэдээлэл технологийн салбарт яагаад өндөр цалин 5-8 сая төгрөгийн цалинтай байна гэхээр тэнд бүтээмж өндөр байна. Тэгэхээр одоо бид нар бүтээмж муутай байгаа цалин хөлс буутай байгаа салбаруудынхаа бүтээмжийг нэмэгдүүлэх, технологиг нэвтрүүлэх, тийм ур чадварыг дээшлүүлэх чиглэл бол одоо маш том бодлого явуулах хэрэгтэй гэж харж байгаа. Манай энэ хөдөлмөрийн зах зээл дээр байгаа гажуудал бол ерөөсөө энэ хөдөлмөрийн хомсдлын гажуудал, эрэлт нийтүүдийн гажуудал бол мэдээж цалин хөлсний асуудал, бүтээмжийн асуудал, хамгийн гол нь ур чадварын гэп зөрүү. Тийм учраас энэ ур чадварын гэп зөрүүг одоо арилгах, ингэснээр одоо бүтээмж нэмэгдүүлж Монгол хүн бүрийн нэг цагт одоо дор хаяж нэг тийм ээ дор хаяж нэг 5-8 доллар ядахтай авах тийм ээ цаашдаа нэг цагт нэг 10 долларын одоо үнэлүүлж авах, цалин хөлсөө үнэлүүлж авах одоо ийм бүтээмжтэй ард түмэн болохын төлөө бид нар одоо бүгдээрээ зориг орж яах ёстой гэж бодоод байгаа шүү дээ. Би ер нь энэ аж ахуйн нэгжүүдийн захирлуудаас одоос нэг уриалахад би ч бас хувийн хвшилтэд ажиллаж байсан. Одоо энэ нэг манай аж ахуйн нэгжүүдийн чинь орлогын албан, орлогын ашигын хувь их өндөр юм байл шүү. Ашигын хувь их өндөр юм байл. Хурдан морь авах болохоор хэдэн тэрбумаар авдаг. 5-10 ажилчдынхаа цалин 10%-аар 20%-аар нэмэхээр нийгмийн даатгалын шимтгэл дарамт толоод байна гэж суугаад идэг. Ийм байдлаар явж болохгүй. Би нэг одоо хөдөлмөрийн сайтын хуваар одоо бүр онцгойлж бүр дурдж хэлье гэж бодож байгаа. Ер нь манайхан шиг энэ одоо мэдээж ажил болгогч баялаг бүтээгч нь маш чухал том ачаал үүсэж явж байгаа. Гэлээхдээ өнөөдрийн ашигын маржин манайхан шиг ингэж өндөр байдаг. Одоо ийм улс орнуудыг ховор болцсон шүү. Ашигын маржин өндөр байна гэдэг бол ажилчдаа бага цалин өгж байна л гэсэн. Тэгэхээр энэ чиглэлөө одоо бид нар цалин хөлсний бодлого, бүтээмжийнхээ бодлогыг бол зайлшгүй одоо өөрчлөх юм цаг хугацаа болсон. Тэгэхгүй бол Монгол хүн эх орондоо одоо ажиллах хөдөлмөрт сонирхол маш ихээр буурж байна л гэж харж байгаа. Би бас түрүүн нэг жишээ дурдж хэлсэн. Өнөөдөр Австрали улсын барилгын арматур зангидалтыг дээр бол 7,000 залуучууд ажиллаж байгаа юм байна шүү дээ. 7,000 залуучууд. Өнөөдөр үндсэндээ Австрали улсын барилгын одоо зах зээл дээр яг 7,000 залуучууд бол үн тогтоож байгаа юм байна. Арматур зангидалтаар. Гэх мэтлэнгээр Монгол залуучуудын одоо ур чадвар бүтээмж бол үнэхээр өндөр. Тэгэхээр энийг эх оронд нь бид яаж энэ бүтээмжтэй ур чадвартай залуучуудын өндөр цалинтай одоо ажлын байруудыг одоо бий болгох вэ гэдэг одоо манай Монгол улсын том зорилт байх болоод гэж бодчих. Тэр үрээндээ одоо энэ засгийн газрын нэг хүнд ногдох дотоодын нэтүүдийг 10,000 доллар түргийа гэж одоо зориод байгаа чинь Монгол хүний цалин хөлс хамгийн багадаа доллараар одоо 1,000 доллар болох одоо энэ зорилтыг тэр 14 мега төслөөр хэрэгжүүлж чадах юм бол энэ зорилтод хүрэх цаг хугацаа их ойрхон байна гэдгийг л одоо ингэж уялдуулж тайлбарлая гэж бодож байна.